Сайн бацгаана уу? Доктор подкастын өнөөдрийн дугаарт мөнгөн гүр эмнэлгийн яалтаа тусламж мэдээгүйжүүлэг эрчим дэмжлэгээний тасгийн эрхлэгч Батбаяр гинж маань оролцож байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч манай подкаст оролцож аваад маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр та одоо тасгийн нэрээс нь л харахад нэлээд олон өргөн хүрээний ажил хийж байна л да. Эндээс мэдээгүйжүүлэгийн талаар сонирхож асуумаар байна л да. За хүмүүс хаалганд орохдоо мэдээгүйжүүлэг хийхэд дараа нөгөө өвчин мэдрээд байсан гэсэн асуудлууд гардаг. Тэгэхээр ийм тохиолдлууд та нар гарч ирсэн үү? Энэ юутай холбоотойгоор ер нь хаалганд орох үед хүмүүс өвчнөө мэдрээд идэг вэ? Яг ер нь бол хувь хүний одоо жишээл физиологийн онцлог гэдэг юм уу тий. За физиологийн онцлогоос улбаалаад одоо жишээл таймыг татдаг, архиудаг, эсвэл одоо хорт юм гэдэг нь л нэг юу тайвшруулах сэтгэл зүйн нөлөөт юмнуудыг удаан хугацаар хэрэглэсэн хүмүүс юм тасал болсон байгаад байдаг. Тэрнээс улбалаад жишээл тун их хэмжээгээр ордог ч юм уу, эсвэл хурдан үйлчлэгээ гардаг ч юм уу, тиймэрхүү онцлогуд байгаад байдаг. За хоёрт нь болохоор ерөнхийдөө хүмүүс бас зарим нэг сэтгэл зүйн байдал маш чухал байдаг. Сэтгэл зүйн байдал маань ерөнхийдөө хүмүүс болж игэл хаалганд орохдоо сэтгэл зүгээ бэлдээд орох хэрэгтэй байдаг. За тэгээд улмаас ерөнхийдөө хүмүүс юу байдаг? Унтахгүй байна, би айгаад байна, найзтай байгаад байна гэсэн түгшилт одоо шил тархиндаа нэг гэсэн кодлждаг гэсэн. Би унтахгүй байна, ерөнхийдөө энэ юм мэдрээд байна гэсэн кодлждаг тохиолдлууд байгаад байдаг. За ялангуяа сэтгэл зүгээ бэлдээгүй хүмүүс маш их тун орох тохиолдол байгаад байдаг. Тэгээ мэдрээд бол тэрнээсээ болболол өөрөөсөө айцтай байгаад байдаг. Тархиа унтуулахгүй байна, мэдрэлээсээ унтуулахгүй байна гэсэн үг. Тэгтээ гаднаас нь харахад тэр хүн ингээд унтаад байгаа штэ дотроо ингээд өвчин мэдрээд идэг. Тэрийг одоо та нар хараад мэдэх боломжтой эсвэл одоо тэрийг мэдрээд ингээд хараа эднэр хийдэг болцсон уу? Нэмэлтээр даацаа нэмээд yung тоногдох хэмжээнд бол одоо дэлхийд дахинд бол аягүй хөгжиж байгаа. Одоо ямар ч байсан нөгөө нэг мэдрэлийн хэсгэн дээр нь одоо медиаторд байрлуулад тэрнээсээ холбоолоод тархин дээр нь одоо жишээл тэр хүн сэрэл дамжиж гинөө, дамжилт нь хэр байна, эсвэл тэр хүн өвдөлт мэдэрч гинөө гэдгийг мэдрээд тийм монитор гэх юм хяналтын монитортой болц. Тэрнээс холбоолоод ерөнхийдөө энэ тариануудаа шахдаг болсон гэсэн үг. За манайхан яг одоохондоо бол яг том интермед эдэр тал байж магадгүй. Манай дээр бол яг хараахан байхгүй байгаа. Бид нар ямар ч сан тухайн үеийнхээ одоо жишээл зүрхний цохилт ерөнхийдөө даралтаас улбалал хүнээ хянчдаг гэсэн үг. Тийм. За хэрэг хүн их мэдрээд өвдөөд байвал мэдээж тодорхой хэмжээгээр айц түгшүүр одоо зүрхний цохилт нэмэгддэг гэсэн үг. Тэгэхээр өвдөж ийн гэж үзээд доозоо нэмээд тарчдаг гэсэн үг. Тэгэл явчихна гэсэн үг. Тийм. Тэгэхээр яг мэдээгүйжүүлэг аяг төвхтэй л дээ. Яг хүнд ингээл юу тариагаа хийхдээ дандаа ерөнхийдөө яг тэр тухайн одоо нормал физиолог одоо жишээ зүрхний цохилт даралт эдрээс нь хянаал тэгэл тэрнээс дээшээ доошоо хэлбэлцгээсэн шалтгаалаад ерөнхийдөө мэдээгүйжүүлэг нэмэх үү хасах уу тэгэл явчихдаг гэсэн үг. Тэгэхээр сүүлийн аппаратууд бол ямар ч сан шинээр гарснууд нь яг өвчин мэдэрч ийн үгүй юу гэдгийг мэдээд автоматар өөрөө доозод харуулаад шахдаг болчихсон юм байна тий. Тэгвэл бид нар одоо за мэдээгүйжүүлэлт ороод за бид нэр тэгэхээр хаалганд орохдоо за ямар ч зүйл унтаал мэдээгүйжүүлэлттэй болоод нэг юм мэдрэхээ болоод тэр үед мэсэл хийж ийн гэж боддог. Яг үүндээ чинь бүх биеийг саажуулаад ажиллаагүй болгочихж байгаа шүү тий. Тийм тэгэхээр үедээ уушиг автоматар ажиллуулж байгаа тий. Тэгэхээр энэ талаар та жоохон тайлбарлах өгөхгүй. Хүмүүс одоо нөгөө хаалганд орж байгаа унтуулгатай орно гэхээр зүгээр л өвчин мэдрэхгүй болчихно гэж ойлгоод байдаг. Яг үүндээ энэ бол бүх биеийн саажилт өгч нэг ажиллагааг болгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар та нэг тайлбарлаж өгөөрэй жоохон сонирхолтой болов гэж бодож байна. Яг мэдээгүйжүүлэг гэдэг нь ерөнхийдөө бол тархийг мэдрэлийн хэсгийг унтаа байдалд оруулж байгаа, уушгийг унтаа байдалд оруулж байгаа. За юу зүрхний хаалгааны үед бол зүрхнийг унтаа байдалд оруулж байгаа. Ерөөс бүх эрхтэд эрхтэн унтаа байдалд оруулаад тархинд очих мэдээллийг саатуулж байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө өвчин намдах тариа маш хүчтэй өвчин намдах тариа хийж байгаа тархийг унтуулж байгаа л гэсэн үг. За тэгээд ялангуяа унтуулгатай хаалгаанд орлоо гэхэд хүний ерөнхийдөө уушгийн автомат машин дээр байрлуул машин дээр одоо залгаад тэгээд автоматар удирдана гэсэн үг. Тэгээд яг одоо энгийн одоо жишээл цусны хаалгаанаа тайлбарж хэлээ л да. Цусны хаалгаанд орлоо гэхэд хүнийг ерөөсөн зүрхнээс босны бүгд унтаа байдалд орно л гэсэн үг. Бүгд зогсоо байдалд орно гэсэн үг. За тэгээд яг хүн ерөнхийдөө унтах болон сэрэх үедээ маш их ачааллыг авч идэг. Одоо жишээл онгоц ялангуяа хөөрөхтөө маш хэцүү байдаг, буухтаас хэцүү байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан унтах нь хөөрөх гэсэн үг. Одоо сэрэх нь буух гэсэн үг. Ерөнхийдөө тийм маш их ачааллыг авдаг гэсэн үг.
тиймэрхүү л онтуулга явагддаг гэсэн үг. За тэгээд яг зүрхний хаалган дээр бол ерөөсөө бүр зүрхийг тусад нь одоо цусны эргэлтийг нь тусад нь аппарат нь аваад эргэлдүүлээд хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бүх юмыг зогсоо байдалд оруулна гэсэн үг. За тэгэхээр олон дахин мдээгүй зүйлтэнд ороод унтуулгатай одоо мэсэлт ч юм уу унтуулгатай ороод ахаар мартамхай олцдгоо өвс цайрдгаа гэсэн яриа гадар байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үнэн үү? Яг шинжлэх ухаанаар энэ яг батлагдсан юм бол байхгүй. Гэхдээ яг тодорхой хэмжээгээр мэдээж энэ бол мансуурлах болон сэтгэц нөлөөт юмнууд хэрэгжилж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр мэдрэлийн өсөд бол бага хэмжээгээр өгөх нь бол өгч байгаа. Гэхдээ яг энийг бол нэг яг энэ бодисоос болоод өгч ийна гэсэн юм бол батлагдах юм бол байхгүй. Ялангуяа зарим хүмүүс яг манайхан ч ялангуяа унтуулганд оронготлоо би мартаад байна гэдэг тийм бол байхгүй. Яг мэдрэлийн сэргэлт нь одоо жишээл унтаа байдал нь хэвэндээ байгаад иж болно шүү дээ. Одоо жишээл 100 эсэл гэхэд нэг исэн ч юм унтаа байдалтай байгаад тэгээд тэрнээсээ байж болох юм. Тэрнээс бол яг нэг мэдрэлийн эс үхнээ тэгнэ гэсэн юм яг судалгаа бол байхгүй. Гарсан юм бол байхгүй баталсан юм. За тэгэхээр маш хүчтэй одоо масруулах төрлийн мэдээ алдуулах төрлийн тариа хэрэглэж хүнийг унтуулж байгаа. Монголд орж ирж байгаа эм тарианууд ихэнх нь одоо ихэнх хувь нь одоо яг найдвартай биш, оригинал юмнууд биш гэж яригддаг шүү дээ. Одоо ялангуяа антибиотик хэрэглэхэд нөө чанар жоохон муу илүү их дозоор хэрэглэж үйлчлээд байна гэдэг. Тэгэхээр Монголд орж ирж байгаа та бүхэн хэрэглэж байгаа энэ унтуулгын эмний чанар олон улсын стандартаар харьцуулахад юу ямар вэ? Тарианы хувьд бол ер нь бол олон улсын стандартаар явж л байгаа ер нь бол. Тийм. Яг айхтар зөрүү үтэй юм бол байхгүй. Яг л хэрэглэх ёстой унтуулга мэдээгүй зүйлийг хэрэглэх ёстой бүх юм хэрэглэж байгаа. Одоо жишээл мадэр чинь сүүлийн үед одоо гарны хаалганд орлоо гэхэд гарны хаалганд тэр гарыг мэдрэлжүүлж байгаа мэдрэлтээр нь хориг блок ийн гэж ярьдаг. Бид нар л тийм тэрэн дээр мэдрэлжүүлэлтээр нь тариад хориг ийн гэсэн үг. Тэгэхээр одоо жишээл тэр ганцхан баруун гар мэдээ алдаад орчихно гэсэн үг хаалганд. Тэгэхээр тэр тариад дээр бол манай дөрөнгөд бүгд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл амгцлын ингээд дэлхийд даяараа байдаг юм бид нэр Солонгосоос аваад уухаар арай сайхан үйлчлэгтэй гэдэг. Монголоос аваад уухаар жоохон бага үйлчлэгтэй. Zovirax гэл ингээд нэг хомхот олоохоор гардаг тос шүү дээ. Монголоос авч зүрхсэн тосыг 10 төгчөж гайг болдог. Солонгосоос авсан нэг 2 төгрөд гайг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм одоо эмний чанар дээр одоо унтуулгын эм дээр тийм юу н ялгаа гардаг. Энийг одоо бас ингээд орцын жоохон адилхан л нэршлэн адилхан амгцлын ч юм адилхан Zovirax-ээс чанар нь өөр байгаа шүү дээ. Тэгэхээр яг хэрэглэж байгаа одоо унтуулгын тарианы хувьд нэр нь адилхан мөртлөөсөө тийм чанарын зөрөө гэж юу байдаг болов? Яг ер нь анзаардаг л та хүмүүс. Одоо жишээл бид нар ч нөгөө голдуу жишээл Солонгос болон энэ Азийн орнуудын юм тарианууд голдуу түлхүү хэрэглээд байдаг. Тэгэхээр тэрэндээ зүйл зарим нэг хүмүүс ихнээс тасал болсон байж болно гэсэн үг. Тэгээд тасал болсон үүднээсээ бид нар тэр антибиотик нь үйлчлэхгүй байгаад байна. Жишээл одоо яг адилхан нэртэй антибиотик байлаа гэхэд чи бид нар чинь яг тэр Солонгосын антибиотик ингээд байнга хэрэглэж байгаа дахиад хэрэглэнгүүтэл дахиад тэрэндээ тасал болцсон учраас тэрийг үйлчлэхгүй гэсэн үг. За жишээл даад нь өөр энэтхийг ч юм уу германы хэрэглээд үзэхлээр арай өөр байгаад байдаг. Жишээл тэр эмнийхэн найдлагнаасаас улбал нөө тухайн улс улсна. Тэгэхээр тухайн хүндэл юм байна гэсэн үг. Бид нар байнга хэрэглээд байвал тэр тасал болно. Хэрэг хаяа нэг хэрэглэсэн юмнуудад хэрэглээд байвал үйлчлэл гэсэн үг. Тэгэхээр манайд бол яг бас нэг тийм юмуд бол нэг байхгүй байх гэсэн. Яг унтуулгын юмны хувьд бол гайгүй яг зарим хүмүүс тэгж дэдэг шүү дээ. Монгол унтуулгатай яхалханд орсон ч мартамхай болчлоо гэлтэй. Айгуул л надад нэг өөр тариал тарш шиг болоо гэх нэг тийм хандлага аяг байгаад байдаг шүү дээ. Тэр бол гайгүй яг олон улсын стандартаараа хэрэгжилж байгаа гэсэн үг гэж ойлгож байна. Одоо тэгээ манай энэ юу биш та цагаагаар юм байдал энэ хор тутаа байна шүү дээ. Тэр л нөлөөлнөхөөс тэр л нөлөөлнөхөөс тэрнээс яг унтуулгын байцснууд бол хэмдээл явж байгаа. Яг олон улсын стандартаараа л явж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг би өөрийнхөө кейс дээр ярихад би нөгөө төрөх үедээ нэлээд өвдөл өгсөний дараа нугасны тариа хэлгсэн лээ. Тэгэхэд тэр нугасны тариа надад огт үйлчлээгүй. За тэгээд би 10 хэдэн цаг нэг өвдсөний дараа нөгөө нугасны тарианыхаа тооцыг дахиж нэмж тариад хийсвэрт орохоор болсон. Тэгсэн чинь бас өвчин мэдрээд исэн байхгүй юу? Тэгээ одоо би болохоор ямар айцтай вэ гэхээр за би ерөөсөө ингээд надад ямар ч ингээд юуны бодис хэрэгэлдэггүй юм байна. Одоо нугасаар тариад хахад би өвчин огт одоо мэдээ алдахгүй. Тэг намайг амьсгалын замаар ингээд унтуулж би хаалханд орж исэн. Тэгэхээр одоо ийм хүмүүс байдгүй одоо тариа хийгээд одоо нугасанд нь хүртэл тариа хийгээд хахад огт нөлөөлөхгүй шүү дээ. Ийм хүмүүс байд юм уу эсвэл тухайн үед одоо надад тариагийн буруу хийсэн болов. Яг тухайн үед яг байгааг болохоос мэдэхгүй л байна тийм. Гэхдээ яг хэмжээ бурууч байж болно юм жишээ яг тухайн үед бас бурууч гэжтэй одоо нэг юу одоо жишээл нугасны хүндий чинь өөрөө хоёр хүндийтэй байдаг байхгүй яа. Одоо жишээл гадна нугасны шингэнээс гадна дотор гэсэн байгаа. Ерөнхийдөө хувь зүгээр ингийн хүмүүсээр хэлэхэд за тэгэнгүүт гадна
хийчээд ч юм уу дотор нийжээд ч юм уу хатгасан байж болно. Тэрийг бол мэдэхгүй за. Гэхдээ энэгээр хүн бол тухайн үеийн сэтгэл зүй маш аюул чухал байдаг. Бидний одоо мэдээгүй зүйлүүдээр аюул чухал нь ерөөсөн хүний болж үйл энэ одоо чийл имжлэгч хэмжээний хүнийхэн сэтгэл санааг нь сайн бэлдээрээ хаалганд орно шүү гэж маш их цагтаг л да. За хэрэг үнэхээр сэтгэл зүгөө бэлдээгүй хүн бол маш их айцтай байдаг. Хүрч байгаа болгоныг өнөөгдөө өвдөлт байна. Хүрч байгаа болгоныг би мэдээ алдаагүй байна гэж мэдрэгдэх тохиолдол байдаг. Ялангуяа зарим хүмүүс бүр ингээл хөрөнгөтөл би өвдөөд ингээл тэгдэг тохиолдол. За өнөөгдөө нухсаар мэдээ алдуулж байгаа гэдэг нь өнөөгдөө та амьд сэрүүн хүн учраас өөрийнхөө хаана хүрч байгаа, татж байгаа, зулгааж байгаа, зүсж байгаа гэдгийг ерөөдөө мэдэрдэг. Баг зэрэг мэдэрдэг. Тэрийг хүн өөрөө дотор өвдөөд ин гэсэн айц байгаад иж болно. Тэгэл өөрөө өөрийгөө хиймлэр өвтгөдөж өвдөхгүй байна. Тэрийг бол одоо ерөөсөө л тэр нөгөө нэг тархины медиатор гэж байгаа шүү дээ. Одоо жишээл нөгөө өвдөлт мэдэрч гинөө мэдрэхгүй байна. Тархинд одоо өвдөлтийн сигнал очиж гинөө очихгүй байна гэдгийг ерөөсөө монитороор хянана л гэсэн үг. За тэгэхээр мдээгүй зүйлэхээр хүмүүс ерөөхдөө нөгөө том хагалгааны талаар бодоод байна. Одоо бол маш олон төрлөөр хэрэгжилж байгаа шүү. Хүмүүс одоо янз бүрийн гоо сайхны мессежлгууд хийлгэж байна. Тэр үед бүгдээр хэрэгжилж байгаа. За дурангийн одоо ходоодны дуран бүдүүн гэсний дуран гэдэг урсан сэргийлэх үзлгүүдэд ороход бас энэ мдээгүй зүйлтийг бас хийж байгаа тий. Тэгэхээр эдгээр дээр одоо ингээд за жишээлбэл ходоодны дуран бүдүүн гэсний дуран хийлгэхэд хэрэгжилж байгаа мдээгүй зүйлтийг олон дахин хийлгэхэд бас ямар нэгэн сөрөг нөлөө бол байхгүй гэж үзэх үү. Одоо саянаашаа мартан бохолох ч юм уу. За би одоо энэ жилдээ урсан сэргийлэх үзлэгт ороод дуран дорчлоо шүү дээ. Тэнгуутаа дараа нь тэр жилдээ ямар нэгэн гоо сайхны хаалгаанд ороод дахиад ингээ унтуулчлаа ч юм уу тий. Ингээд нэг жилд 2 3 ороод ахад улам мартам хоолно гэсэн асуудал бол байхгүй гайгүй юу? Байхгүй. Ер нь бол байхгүй. Энэ тий. Тэр тухайн үед л одоо яг том хагалгаа одоо жишээл нь опшн унтуулах гэж бид нар ярьдаг л да. Опшн гэдэг нь ерөнхий унтуулах гэдэг. Ерөнхий унтуулга маань ерөнхийдөө танд сая хэлсэн тий. Зүрхнээс бусдыг унтаа байдалд оруулаад. Тиймэрхүү хагалгаанууд бол жоохон удаан хугацаагаар үргэлжлэх жишээл хорт байц одоо тэр удаан хугацаагаар үргэлжлэх тусам л хорт байц бид айгу удаан хугацаар эргэлдэнэ гэсэн үг шүү дээ. Жишээл ходоодны унтуулга одоо тэдгээр маань ажлууд нөөрэ хурдан дуустдаг учраас өөрөө ерөөсөө ажлууд дуусаад бол сэрждэг учраас бид эргэлдэх хурдан гадагшилж байна л гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр хүн хортохгүй байна л гэсэн үг. Би бас ингэжсэн нөгөө ходоод бүдүүн гэсний дуранд ороод тэгээд юу ч мэдрээгүй. Тэгэл дуусчлаа гэж баярлал. Өө болцсон уу гэж босгосон чинь за бэжи. Сая чамд ингээ яг бүдүүн гэсний дуран хийсэн чинь бүр яа гэж орилоод бүр ингээ тийчлээд ямар ч дуран хийх боломж олгосонгүй. Ингээ дуран гэж хийгээгүй шүү гэд. Синээс өөрөө унтаа. Би өөрөө юу ч мэдрээгүй. Зүгээр л унтаас ирж байгаа юм шиг. Тэгэхээр энэ ерөөсөө сэтгэл зүй асуудал юм бэ те. Тий, энэ таны бол айгүй айцтай. Тий, өөр айцтай бэлдээгүй байна гэсэн үг тий. Манай монголчууд ерөөдөө би өөрсдөө бэлтгэхдээ их муу хүмүүс л те. Ялангуяа бид их айцтай байгаад байдаг. Сэтгэл зүйгөө давж чадахтаа жоохон муу байгаад байдаг юм шиг санагддаг. Ерөөсөө л би унтахгүй гэл ерөөсөө өөрийгөө кодлждаг гэсэн үг л. Тийм ээ. Тэгвэл одоо манайхан чинь бүгдээрээ урсан сэргийлэх үсгэх их ордог болсон. Тэгээд ийм бага хэмжээний ч гэсэн унтуулганд орохдоо сэтгэл зүгээ бэлдээд би тайван юу ч мэдрэхгүй зүгээр л унтчихна гэж бодоод орох нь аягүй чухал юм тий бас. Тийм маш чухал. Тэр бол маш чухал. Дараагийн удаа өөр дээр туршиж үзнэ. За тэгэхээр танах бас эрчим тэмцлэгийн тасагтай. Тэгэхээр эрчим тэмцлэгэн дээр яг юу хийж ийн ер нь мөнгөнгөр эмнэлгийн хувьд. Яг манайх ерөнхийдөө хагалгааны дараах хүндрэл за тэгээд өвчний одоо жишээл цочмог амьсгалын дутагдал, цочмог зүрхний дутагдал за ерөнхийдөө гол эрхтнүүдийн дутагдлаас улбалсан одоо эрчим тэмцлэгэнд орох заалттай хүмүүсээ аваад тэгээд эмчилгээ хийгдэл явна гэсэн үг. Тийм. За хөнгөвчлөх эмчилгээний тасаг таана дээр бас байдаг. Хөнгөвчлөх эмчилгээ гэхээр яг хүмүүсийн хамгийн түрүүнд толгойд буудаг зүйл гэхээр 2-5 өдрийн дараа одоо найдваргүй болцсон хүмүүсээ биеийн жоохон хөнгөвчлөх өөрт нь жоохон амар байдлах зорилгоор хөнгөвчлөх эмчилгээнд хийдэг гэж ойлгож байгаа. Яг танаа мөнгөнгөр эмчилгээний хувьд хөнгөвчлөх эмчилгээний тасаг маань яг юу хийдэг вэ? Ер нь ямар төрлийн хүмүүс очиж хэвддэг вэ? Яг ер нь хөнгөвчлөх эмчилгээгээд манайх монголчууд яг ойлгож байгаа нь бол яг би ингээд энгийн хүмүүст айлгуулад хэлэхэд хөнгөвчлөх эмчилгээ маань одоо төгсгөлийн шат одоо жишээл хавдрын төгсгөлийн шат бусад эргэтэн системийн доголдлоос өвчнүүдийн доголдлоос болсон эргэтэн системийн одоо төгсгөлийн шат гэсэн үг гэдэг хамгийн сүүлийн шат одоо тэр үнийг болж л өгвөл өвчнгөө зовёргүй амар амгалан байлгахыг л хэлж байгаа хөнгөвчлөх эмчилгээ маань. За тэгэхээр манайх бол ерөнхийдөө хавдрын дараах хөнгөвчлөх эмчилгээ гэж байгаа. За өвчний төгсгөлийн шатын хөнгөвчлөх эмчилгээ гэж байгаа гэсэн үг. Хөнгөвчлөх эмчилгээнд дээр ер нь ямар шиг төрлийн
эмчилгээнүүд хийдэг юу? Одоо өөрт нь амар байлгана гэдэг нэг хамгийн түрүүнд хүмүүсийн толгойд бодохдоо ер нь бол ингээд тайвшруулах юм тариа тарьдаг ч юм уу тий. Өвчин намдаах юм ихээр хэрэгэлдэг ч юм уу. За нөгөө морфин тарьдаг гэл хамгийн эцсийн шатанда морфинд ордог гэл ярьдэн ч тий. Иймэрхүү эмчилгээнүүд гэдэг юу? Ер нь өөр ямар шууд төрлийн эмчилгээнүүд юу хийдэг вэ? Ерөнхийдөө тийм морфин хийн одоо ч өвчин намдах юмнуудыг цаг цагаар хийн гэсэн. За тэгээд болоод одоо жишээл гар хөлний өвдөлттэй зовиртой хүн байвал тухайн одоо жишээл нугасанд нь гуурс тавьдаг ч юм уу те нугасанд нь гуурс тавь тэрнгээрээ мэдээ алдуулалтаа хийгээд тэгээд байнга ерөөсөө мэдээ алдуулалтаа хийгээд өвчин цовиргүй байлгаад байж болно гэсэн. За хэвлийн хагалгаанууд одоо жишээл хэвлийн өвдөлтүүд одоо жишээл төрөв булчирхайн хавдар гэдэг зэрэг одоо маш их өвдөлттэй байгаа шүү дээ. Тэрэн дээр нь болоод бас нугасанд нь гуурс байдлуулад өвчин намдаагаад яваад чинь болно гэсэн үг. Тэгэл ерөөсөө тэр хүнийг ерөнхийдөө маш одоо өвчин зовиргуул 50 амгалан байлгах зорилготой гэсэн үг хэмжлэг байна. Манай аав элгэний хорт авдраа нас орчихсон юм л та. Тэгээд яг бас нөгөө сүүлийн хоногудад нь бид нэр хөнгөвчлөх тасаг твтүүлээд тэгэхэд өөрт нь нөгөө тухайн хүнийг ингээд амар амгалан байлгахын тулд гидсийн цэвэрлэх хэрэгтэйгээд гидсийн цэвэрлж исэн. Тэгэхээр яг энэ одоо нөгөө бодит шинжилгээ ухааны одоо үндэстэй зүйл юм уу? Гидсийн цэвэрлээд нөгөө гаргачаар ямар нэгэн байдлаар хүн одоо юунд орох гэдэг үлээ дэндүү ингээд өвчлөл комд орох нь гайгүй байдаг. Ухаан санаа нь цэлмэг байж байгаад ингээд 50 амгалан өнгөртгөө гэдэгжсэн. Тэгэхээр гэхдээ энэ арга бол манай аав дээр л өнөхөр үйлчилж исэн л да. Яг үнэхээр маш 50 амгалан байдлаар ингээд бохны оронд орж ирсэн. Тэгэхээр яг иймэрхүү бас үйлчлэгээнүүд үзүүлдэггүй. Үзүүлнэ гэсэн үг. Одоо яг тэр асуудал дээр бол ерөөдөө юу хүний утган тий одоо монголчууд тэр утган чинь хоолт тэжээлүүд боловсроо утган гадагшилж байгаа. За тэр утган гадагшлахгүй тэр бүдүүн гидсэндээ одоо гидсэндээ байгаад байвал буцаад тэр бодсондоо хордно гэсэн үг. Одоо жишээл шээсийг бид нар ингээл буцаагаал бөөрөөр ялгаруулахгүй буцаал эргэлдээд тэгвэл шээсэндээ хордоод комонд орох тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр ерөөдөө хорт бацыг сайн гадагшлуулж байвал тэр хүн илүү тархин сайн ажиллана, тархин хордохгүй байна л гэсэн үг. Тэгэхээр танай хөнгөлөлт тасаг дээр бас иймэрхүү үйлчлэгээнүүд бас давхар байгаа. 100% асаргаа, сувилгаа одоо манай одоо жишээл хөнгөлөлт эмчилгээнээр чинь хүн байх юм бол хүн байлаа гэж хэвтлээ гэж бодоход манайхаас чинь яадалтай цэцлэнгүй хөнгөлөлт эмчилгээний эмч тэгээд сувилагч, асрагч гэдэг 24 цагаар байнга хяналттай байна гэсэн үг. Асаргаа сувилгаа бүгдийг хийгээд явна гэсэн үг. За өөр одоо яг мөнгөнгөр эмнэлгүүдийг онцлог одоо бусад эмнэлгүүдээс ялгарх ч юм уу тийм онцлог яг юу байх вэ? Яг манайх би бас өөрөө давхар яалт тусламж авах хариуцдаг л да. Тэгээ яалт тусламж хариуцдаг болохоор яалт тусламж дээр болж игэл одоо нэг нийслэлийн яалтад гөргөн тусламж ирээд шүү дээ. Тэгээ тэднийхээ ачааллыг бас хөнгөлөх давхар бас нэг ойрын хугацаанд дуудлага өгөх одоо жишээл хөдөө орон нутгийн дуудлага гэдэг байж болно. Хөдөө орон нутгаас өвчтөн тээвэрлүүлэх эсвэл өвчтөн авчрах өгөх тийм үйл ажиллагаанд 24 цагаараас үйлчлэгээ үзүүлж байгаа гэсэн үг. Яалтаа тусламж хэр хүмүүс нөгөө сандрал 103-ууд зарлалдаг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан үйлчлэгийг бас мөнгөөр эмнэлэг үзүүлдэг гэж үзэл одоо бодож болох уу? Тийм болно. Манайх болно гэсэн үг. Тэгээд тухайн хүнийг одоо шууд дуудлага өглөөгээд очиж аваад буцаад эмнэлэг дээр авчираад оншоод тодруулаад компьютерийг шаардлагатай бол компьютерын MRI-ийг шаардлагатай MRI-ийг шинжилгээнд аваад оншоод тодруулна гэсэн үг. Нөө 103 чинь ачаал ихтэй үед бас заримдаа хэцүү байдаг ш. Тэгэхээр бол наачаар нэг айтайхан юу шүү тий. Хөдөө орон нутгаар хүртэл яарлаа тусламжаар явдаг уу танаа тий? Тийм. Тухайн одоо жишээл нэг за муугаар буюу Сүхбаатар аймагт хүн гэмтлэхэд Сүхбаатар аймагт одоо мэдээж л чинь эмнэлэгт очсон байгаа шүү дээ. Эмнэлэгт очсон байгаа бол за манайх тэр эмнэлэг рүү тээвэрлүүлье. Хүнээ 50 амгалан явуулъя, өвдөлтөө зовиргүй явуулъя, эмнэлгийн хяналтанд тээвэрлээд улсын эмнэлэг хөрвүүлье. Эсвэл танай эмнэлэг рүү очие гэсэн дуудлага бол байж болно. Манайх хүлээж аваад тэр хүнийг одоо эмч бүрэн бүрэлдэхүүн багаараа гараад хүнээ очиж аваад үнэлээд тэгээд буцаа гадардаг гэсэн үг. Яг өөрийнхөө эмнэлэг рүү биш бас бусад эмнэлэг рүү тээвэрлэлт хийж өгдөг юм байна тий? Тийм болно. Гэхдээ тэрийг болохоор бол тухайн хоёр эмнэлгийн хоорондын тэр харилцаа тэр хоёр эмнэлэг мань хоорондоо зөвшөөрсөн байх үүднээс гэсэн үг. Одоо та нар тийм зөвшөөрсөн хоорондоо танахтай гэрээтэй эмнэлүүд хэр олон эмнэлэг байна? Яг нэг шатлал ахиулна гэж байдаг л да. Одоо тий одоо жишээл манай дээр байхгүй юм 3 дахь эмнэлэг байгаа
гэсэн үг шүү дээ тий. Тэгээ үед бид нар шатал ахиулъя манайх ингэж болно гэсэн. Гэрээ манай яг эмнэлүүдийн хооронд бол гэрээ гэсэн юм бол бас байдаггүй. Тэрнэжил яг сайдын тушаалаараа одоо энэ хүнийг шатал ахиулаа, энэ хүний тэр эмнэлэгт дэмжлэх ёстой гэсэн үүднээс бол хөргөж өгч болно гэсэн үг. Тэгэхээр одоо юу ч манайх нөгөө даатгалын компанид болохоор өдөр болгон маш олон ослын дуудлага ирдэг. Тэгэхээр зам дээр ямар нэг осол орсон тохиолдолд танахыг яалтаагаар дуудаж бас болох юм байна тийм өнгөр өмдгийг. Яа тэгэхээр танах чинь яг гэмтлийн яс үйлчлэгээ үзүүлдэг шүү дээ. Гэмтэлтэй холбоотой эмчилгээнүүд хийдэг тийм. Тий, болно гэсэн үг. Тэгээ манайх шууд л ерөөсөө яалт тусламжийн эмчтэн 24 цагаар ажиллаж идэг. Сувилагч эмч, жолооч, машин 24 цагаар бэлэн байгаа гэсэн үг. Тэгэхээр явж үе дуудлага өгсөн үед манайх дуудлага хэрэг давхардаагүй бол гараа шууд очно л гэсэн үг. Нөө тийм ээ. Надад ч хүмүүс нөгөө мэдхгүй юу нь бол тэгэл хамгийн түрүүнд толгойд 103 гэдэг таал орж ирдэг. Эсвэл тэгээ шууд л ерөөсө гэмтэл рүү аваачил гэдэг ойлголт хамгийн түрүүнд орж байгаа шүү дээ. Тэгэхээр танахыг яхаа мөнгөн гүр гэхээр хүмүүсийн донд нөгөө гэмтлийн эмнэлэг гэдэг талаас нэлээд танигдсан. Гэтэл хажуугаар нь эрчим дэмжлэгээ, яаралтай тусламж, хөнгөвчлөх гэдэг ер нь бүх төрлийн цогц үйлчлэгээ үзүүлж байгаа юм шиг. Тэгэхээр эмнэлэг твтж байгаа хүний хувьд болохоор энэ айгуу даваа тал болно гэж ойлгож ин зөв. Нэг доороос бүх үйлчлэгийг авч боломжтой шүү дээ. Тийм боломжтой гэсэн үг. Манай дээр чинь одоо бүхэл төрлийн хаалганууд ерөнхийдөө орж байгаа. За тэгээд яалт тусламж, эрчим дэмжлэгээ, хөнгөвчлөх бүх юм ин хийж байгаа гэсэн үг. Тийм ээ. За тийм сонирхолтой түүхүүд хуваалцаж одоо танаа дээр за жишээлбэл саний тэр нөгөө яалтаа тусламж дээр ч юм уу тий яг ямар тохиолдолд та нар ингээд очиж исэн ч юм уу нэг тийм амар тохиолдол гараад тэгээ бид нэр очиод ингэж исэн ч юм уу тийм нэг түүхүүд байна уу? Яг түүх байх нь байгаа. Манай дээр чинь одоо жишээл манай машин чинь ерөнхийдөө 100 бүрэн тоноглогдсон. Одоо амьсгалж чадахгүй байгаа хүнийг аппаратанд байгаа хүнийг хүртэл хэвлэх боломжтой. Бүх тоногдох хэмжээгүүдийн суйлагдсан байдаг. Тэгэхээр одоо маш хүнд дуудлагууд ирдэг л дээ. Одоо жишээл хаасан Сүхбаатар аймагаас огт амьсгалахгүй байгаа ухаанг байгаа хүнийг хэвлээд ирдэг тохиолдолж байгаа. Тэгээд яг хоо зарим нэг тохиолдолд очичоод хүнхээр хүнээ үнэлэхэд хүнд хүн байх хэвлэх болохгүй тохиолдлууд бас байгаа. Тэгэл тэр бүх болгоны тухайн эмчийн уур чадвар хүнээ үнэлэх үнэлэмжлэл маш чухал гэсэн үг. Тэгэхээр одоо бид чинь утсаар ярих одоо шинжилгээгээр ингээд утсаар ингээд шинжилгээд харах чинь шал өөр шүү дээ. Яг тухайн үед ингээд момент дээр очих чинь бас өөр үү. Тэгэхээр тэр тийм жоохон хүндрэлтэй тохиолдол байгаа байна. Тэгэхээр яалтаа тусламжийн үйлчлэгийг үзүүлнэ гэдэг чинь нэгдүгээрт яг нөгөө яалтаа тусламж үзүүлдэг мэрсэн эмчнэр байх хэрэгтэй. Тэр эмчнэрийг би арай өөр чадвартай эмчнэр байд юм гэж ойлгосон. За хоёрдугаарт нөгөө тэрвэлж байгаа машин бүрэн тоноглогдсон байх хэрэгтэй байд юм тий. Тэгэхээр за танай машины хувьд болохоор бүрэн тоноглогдсон яг яалтаа тусламж үзүүлэх машин байд юм. Эмчнэрийн хувьд болохоор яг ямар одоо яалтаа тусламжийн эмчнэр ямар ур чадвартай ер нь байх шаардлагатай байд юм бэ? Яг ерөнхийдөө яалтаа тусламжийн эмч гэдэг маань ерөнхийдөө анхны шатны бүх зөвлөгөө, шинжилгээ, онцлогоо тухайн үед одоо жишээл авах арга хэмжээ бүгдийг авч чаддаг байх цогц эмч гэсэн үг. Одоо би тийм юм руу орчлохгүй, би тийм юм хийж болохгүй гэсэн тийм бол байхгүй. Тэгээд ялчгүй бүх юм дээр ерөөсөн буудаг, бүх юмыг чаддаг одоо анхны шатны бүх үнэлгээг л хийдэг юмч байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд болболоод одоо жишээл өөр одоо маш хүнд дуудлага ирлээхэд тухайн одоо тасгийн хэрэглэгч юм уу эмчилгээ хэрэглэсэн болгож дараагаараа шийдвэрлүүлээд одоо бага томилно гэсэн үг. Одоо тэр баг руу одоо тэр үнэхээр сэхний эрчим дэмжлэгээний юм шаардлагатай хүн байвал эрчим дэмжлэгээний юмч томилогдоод эрчим дэмжлэгээ сувлаж хүртэл томилогдоод хамт явчихдаг гэсэн үг. Тэгэхээр тэр одоо хүн маань хэр хүнд хүн байна, хөнгөн хүн байна уу, эсвэл гэмтцэн хүн байна уу тэрнээсээ болоод яг тэр багийн тусдаа өөр явчихдаг гэсэн үг. Гэмтцэн хүн байвал гэмтлийн юмч явна. Сэхний заалттай хүн байвал сэхний юмч явна гэсэн үг. Дуудлага өчөө нөхцөл байдлаас шалтгаалуулаад яг дарах хэмжээний явж ирдэг юм шүү дээ. Тэгээ тэрүүрээ сонслог юм тий. Гэмтлийн хэрэг гэмтцэн юм юм бол гэмтлийнхаа хэмжээг явуулж чана шүү дээ тий. Хүнээ үнэлэл явуулна гэсэн үг. Одоо яг танаахан л очиагүй бол амь насыг аварч чадхааргүйсэн тийм тохиолдлууд байна уу? Тийм жишээ. Махаа байж болно л гэхдээ энэ яг нэг имлэг бас тухайн имлэг хий нууц байх хэвээр имлэг чинь одоо тийм даад нь бид нар тос ярьснараа бас тэр имлэгээ муулах шиг тийм юм тохиолдлууд байж болох юм. Гэхдээ яг айхтар нэг тийм байхгүй. Манай имлэгүүд байгууллагч юу сайхан хөгжсөн шүү дээ. Одоо аймаг орнуудад дүүргийн имлэгүүд маш сайн хөгжсөн. Бүгд чадах чадвартай болсон. Яг ба зүгээр нь одоо алсын дуудлага гэдэг дээр л жоохон баг байж магадгүй байна.
Тэгээ асын дуудлага одоо ч манай гэмтэл ихэд чинь гэмтлийн имлэг чинь тэр чигээр багаараа очиод хаглаа хийждэг тийм болсон шүү дээ. Оо тийм үү. Тий. Тэгээ хүн хүмүүсээр очиод үйлчлэх юм байна тий. Тий очиод үйлчлэх тохиолдол байгаа. За тэгэхээр эмнэлгийн машин маань бүрэн тоноглогдсон байх хэрэгтэй. Тэр айгүй чухал гэж байна. Тэрэнд юугаар тоноглогдсон бэ вэ одоо? Бүрэн тоноглолттой эмнэлгийн машин гэж үзэх үү? Яг мэдээж 100 хүчил өгч байх хэрэгтэй. Тэгээд амьсгалын аппарат гэж байх хэрэгтэй. Одоо жишээл бид нар ч нөгөө кинонд хардаг шүү дээ. Аманд нэг узуулгацсан тий амьсгалын аппарат. Одоо тэр чинь амьсгалын аппарат чинь ингээл тогтмол тэр чинь одоо 8 цаг тээвэрлэхэд 8 цагт ажиллаас тайм уушгийн амьдаар уушгийн хөдөлгөл амьсгалуулаад тээвэрлэн гэсэн үг. За тэгээд зүрх гинтийн зогсолтын үед одоо кинонд хардаг шүү дээ. Цохиулаад гэдэг гэж байдаг. Тэр маань байгаа. За тэгэл шаардлагатай бол сорулга авах одоо жишээл нөгөө бөөч ус цэн удаа гахгүй үед сорулдаг. Ингээл тэгээд бүтэн биений чиг одоо жишээл хүнийг ерөөс огт хөдлөмгөө байрлуулах вакуум чиг гэж байдаг. Тэгэл ерөөс машинда тэр хүнийгээ хэвтүүлээл тэгээ хідэн талаас нь ингээ бүчгэд ерөөсөө яг вакуум ерөөс хөдлөмгөө байна л гэсэн үг. Тийм чиг байна. Тэгэл энэ бүх тохиолдол хэмжүүлэл байх хэрэгтэй. За энэ ч ястаа хүмүүс яг мэдтгүү тий. Энэ чухал мэдээлэл хуваалцсан маш баярлалаа. За баярлалаа. За танд өөр яг хэлэх хүмүүст ингээд хаваалцуулаад энэ талынхаа мэдээлэл мэддэг юм да гэсэн тийм мэдээлэлүүд байна. Яг манай монголчууд яг нэг өвчнийг ерөнхийдөө хөндрүүлэх гэдэг тал байдаг. Одоо жишээл цус нүдсэн байлаа гэдэг. Цусндөө чулуутай байна гэнгүүт л за таны цус чулуутай биш халаа нарах ёстой юм байш уу гэл тэгэнгүүт л за одоо өвдөхгүй хомч гайг юм чи яваад гэл тэгэл явсаар байгаа л нэг бас насан жахин өөрийнх нь биеинж одоо яванда тэр нөгөө чулуутай хэсэг нийдэлэх буглах янз бүрийн хүндрэлүүд ингээд яг хүндэрсэн орох гэдэг тал байгаад идэх тийм болж игэл манайха бити бие хүндрүүл зовоогоорой болж игэл эрт онцлогдсон бол эрт хаалгаандаа ороод тэгвэл яадлаад амьд үлдэх хувь хамаагүй илүү байхгүй яа адаглаад хэрэг тухайн үед одоо зүрх асуудалтай байсан бол зүрхийн эмчилгээ хийж яагаад орчиход чинь бид нарт амар шүү дээ. Тэгээ яалтал үнэхээр яалталтай болгоо бол бид нар ерөөсөө ямар ч эмчилгээ хийх аргагүй. Тэгэхээр тухайн үедээ л ерөөсөө бүх аварга хэмжээнүүд аваад яалталтай л орж илаа юм чи яалтал. Одоо ямар ч аргагүй болчихдог гэсэн үг. Тэгэхээр гарах эрсдэл маань улам нэмэгдээд байдаг гэсэн үг. За тэгээд хоёрт болохоор хүмүүс нь болж үл унтуулагтай хагалгаа гэдгийнхаа хаглаанд ер нь орно гэдэг сэтгэл зүгээ маш сайн бэлдэж байгаараа хаглаанд орох үед хүн өвднэ ингээл бүгд яг өмнөх тохиолдол дээр ингээл өөрийгөө зовоогоод эсвэл зарим хүмүүс ерөнхийдөө би энд хэлэхдээ би эсвэл мэдрээгүй штэ тохиол гэдэг хэллэгээ маш их хэлдэг байхгүй. Жишээл мэдрээгүй мэдрээгүй сайхан унтцсан бол яг нэг тэнийг хүн ярьдаг. Тэгэхээр яг өвдсөн зовсон айснагаа л яриад байдаг. Тийм тохиолдол байдаг учраас тэрэн дээр бити тэгэж айгаарай болж үлсдэг санаагаа сайн бэлдээрэй гэж хэлье. За тэгээд мэдээж хотоодны унтуулга ямарваа нэгэн унтуулганд орох гэж байгаа бол давхар эрсдэл явж идэх шүү. Тэгэхээр тэр бол та бүхэн ойлгоорой л гэж хэлээ та. Давхар эрсдэл гэдэг нь юу ах вэ? Яг ерөнхийдөө л унтуулга хийн гэдэг маань ерөнхийдөө маш аюултай. Ягаад бол хүнийг зүгээр явж байгаа хүнийг унтуулаад зогсоно гэсэн үг шүү дээ. Тэгээ хагалгаанд орлоо гэх чинь ерөөсөө тархинаас бусдын зүрх тарих зүрхнээс бусдын бүгдийг ингээл унтаа байдалд оруулж байгаа юм чинь тэр чинь буцаагаал тэрийг зогсоож байгаад буцаагаа сэргэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө хүн ихэн эвлэгээс гарч ирэхдээ уушиг амьсгалал юу төрдөг шиг яг тэр тухайн үед ч юм момент чинь ерөөсөө амьсгал нь буцаж сэргэнэ л гэсэн үг. Тэгэхээр давхар эрсдэл байдгийн шүү. Тэгэхээр та бүхэн маань өвчин золонгоо ямар ч гэсэн өвчнөө удаахгүйгээр хурдан эмчилүүлж байгаарай гэж хэллээ та. Тийм ээ. Баг дээр нь ер зүгээр юм уугаал эмчилчих юмнуудыг заавал бити тэр унтуулганд орох одоо төвшөнд хүргээрэй гэсэн үг юм. Ер нь бол бүгдээрээ яг хөө мэдээж нэг ахтар юу ч гэсэн ямар нэгэн балиар хүний биеинд бол шок өгөх нь тодорхой тий. Тийм. За бид манай өнөөдрийн дугаартаа оролцож үнтэй мэдээлэл хуваалцсанд маш их баярлалаа. Таны цааш ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн минь эрүүл сар бол байгаарай. За баярлалаа.